эсхий түүрхтэн үзүүлж байна. За сайн явж ирв үү? Тавлаг сайхан сайн явж. За сайхан үлжиж байна. Сайхан үлжиж байна. Тэгэл Монголыг тойрол нэг явж байна даах нэг. 3 жил болчихлоо одоо баг. Тойроод. За Хэдэн сумаар яв та? ер нь бол Монголын одоо бүх сумдуудаар л явах зорилготой бас нэг 80 тоолж байна. 3 жилийн хугацаанд. Бид нар чинь нөгөө нэг сумууд чинь 4 хуулиар нь явдаг болохоор бас хугацааг хараад. Тэгээ тэгж явж ижил одоо нөгөө сумынхаа тэр 4 хуулиар чинь өөр одоо мал ухаан нүүл байгалийн өнгө тэгэл 4 хуулиар онцлогтой танилцна гэдэг бол тэгэл бас нэлээд жоохон цаг орно. Бас их юм сурж явна. Зөв. Ер нь Монгол бол бид нар чинь ингээл нэг аймгийн яг нэг гол газарт очдог болохоос яг ингээд нэг бүрсэн сумаар нь ороод багаар нь ороод явах юм бол бас юм сайхан онцлогтой газрууд бол их байд юм байна шүү дээ. Тэгэлгүй яхаа. Сая баг 90 суманд нэг 9 хоног ажиллачаа тэгэл наашаа явлаа бид нараас. За бидний зогсож байгаа газар маань ямар газар байна? За энэ маань Доод үдийн даваа гэдэг нэртэй даваа байгаа юм. Доод үдийн даваа гэдэг. Тий. Тэгээ ер нь нэлээ ихц давдаг байсан. Одоо ямар ч байсан замын ажил хийгдэх гээд 2026 27 онд ашиглалтанд орчих واخа. 25-аас 26 онд 2 жил дамнуулаад улсын төсөө хөрөнгө оруулалтаар амар улсанд хийд хүртэл 33.4 км хатуучлалтай замын ажил маань эхэлсэн явж байгаа. Сая өнгөрсөн 25 онд бол ажил бол их сайн явсан. Одоо өвлийн үйлрэл болоод одоохондоо зогсчиход байна. Тэгээ юу н манай сум бол мал аж ахуй газар тариалангаар хосож эдийн засгаа бүрдүүлж ард иргэд маань амжиргаагаа олж ер нь явдаг байсан сум. Одоо дээрээс нь бид нар нэмээд одоо 300 жилийн түүхтэй амар улсанд хийдэ түшиглээд аялал жуулчлалыг нэлээд төлхөө оруулж ирэх гээд. Одоо бид нар тийш явж байгаа тийм. Одоо бид нар амар улсанд хийд рүү явж байна. Ингээд амар улсанд хийд рүүгээ хатуучилтаа зам очоод ер нь аялал жуулчлал нэлээ цааш нь хөгжүүлэх юм бодлого гарч ажиллаж байгаа. Одоо энэ зам маань. Тэгээ энэ зам маань одоо яваад хизээ ашиглалтанд орно гэсэн үг. Төлөвлөгөөгөөр бол одоо энэ оны 11 сард хүн ашиглалтанд орох юм. Тэгээд одоо улс эх орны бас нөхцөл байдлаас шалтгаалаад төсөв маань өөрөө 26 онд үлдэгдэл бүрэн тавигдах байсан. Бас хуваагдаад 27 оноор бас хуваагдчихад байна. Тэрнээс жоох ажиллаа. Тэгээ тэр маань одоо яаж нөлөөлөх нь гүйцэтгэгч компани маань энэ ондоо бүрэн хийгээд дуусгачнаа гэд тэгвэл овно гэж үзээд байна. Аялал жуулчлалыг дагаад бас сум хөгжиж шүү дээ. Тий. Аялал жуулчлал худалдаа 8 шүү дээ. Гол юм тэгэл худалдаа 8 ашиг орлого гэл одоо үнчлэгэл 8 хийж ашиг бас худалдаа гараад одоо амжиргаагаа зарлуулдаг. Учраас тийм ээ. Ер нь тийм болчиход зам руу орчих юм бол бас ингээл Монголынхан бас нэгэн түүхийг бас нэг түгээгээл явж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэлгүй яхаа. Энийгээ дагаад маш олон гадаад. Тэгээд энэ маань аялал жуулчлалч бас ингээд энэ маань өөрөө бас дээрэс нь юу юм бэ? Бид бол одоо хийж байгаа төлөвлөлтөөрөө бол ер нь нэг тийм зэрэглэл өндөртэй аялал жуулчлалыг хөгжүүлэхээр бас нэг байгальтай нэг хаалгүй тий. Байгальтай хаалгүй хадгана захана газар олголтоос ихсүүлээд нэг 2-3 цэг дээр л яг амралтын газар баазуудыг төвлөрүүлж шүү тий. Тэгээд нэг нийтээр нэг хавтгаарсан нэг тийм заваа юм болгочихгүй гал. Тэгэхээр тий. Тэгээд энэ маань бас давхар цаанаа бол одоо бас нутгийн иргэдэг түшгэлсэн аялал жуулчлалыг жоохон хөгжүүлэх бодлого бариад байгаа. Одоо нэг Улаанбаатар хотоос юм уу ирж байгаа хүмүүс сайхан амраад тэнцэнэ амраад Монгол ахуйтайгаа танилцаад үнээ саагаад тэгээ сүү сайлаа өөртөө боловсруулад Инх нөгөө Монгол айлын малчин хоолны гоё нөгөө хоол цайгийн сайхан хүртээд. Гэхдээ тэр малчин айл нөгөө орлоготой байх. Тэр малчин айл орлоготой болох гэдэг. Тэгэхээр бид хөвс төжөө юм аавн ингээд дээрээс нь ганцхан мал аж ахуйгаар амьдардаг биш. Яг улирлын чанартай зун өвлийн ч гэсэндээ одоо бас эн чинь хүүхдээ амрахлаараа ирээд цаахан хөдөө цэвэр агаарт ганцхан 100 ихгүй. Ганцхан 100 ихгүй. Өвөл бас ирээд хүүхдүүдэн дээр цан чаргаар агуулгаад ийм баас яаж ярьдгийг үзээд
Иймэрхүү маягаар нэг Нэг иргэдэд ясандаа ашигласан ийм аялал жуулчлал. Иргэдэд олон нүүдлийн мал аж ахуй уу гэд нүүдлийн одоо мал аж ахуй гэхээс илүү нүүдлийн соёл шүү дээ тийм ээ. Монгол өнөөдөр яг нүүдлийн соёл нь хаана оршиж тогтоод яваад байгаа юм бэ гэхээр энэ мал сүргийл дагж байгаа шүү дээ. Энэ малчин төм маань өнөөдөр Монголынхаа бахархал болсон тэр ёс зан заншил өв ухаан одоо яг бүх төр соёл түүхийг өнөөдөр малчин айлдал байж байгаа. Тэгэхээр дээр үеэс яг энэ малыг яаж мадлах юм, малыг яаж саадах юм, тэр орчингээс яаж хүндэлдэг юм. Энэ бүх зүйлийг тэр хүнд нь амтлуул одоо энэ давхар нөгөө төр өв соёлоо түгэх гээд шүү дээ. Тийм яг л тийм л ажлыг хийх гэдэг. Одоо нэг хүн хараад үзчихэж л өө энэ чи ингэдэг юм байж таа гэд. Одоо нэг дэлгэцийн цаанаас харах биш өөрс дээрээд тий. Тэгээд цэвэр агаар тэрэн дээрөөсөө одоо ингэж соёлын нөгөө яг зөв. Наачуулсан одоо түгээх. Ахаа дээрээс нь бид нар их олон газар аялал жуулчдын амралтын газар өгөхгүй гэдэг бодлого барьж байгаа. Бас нэг даацаа. Тий, даацаа бас бохирдлоо бодоод. Тэгээд чанартай их олон газар өгөөд ингэж ирэхлээр за одоо 1 га газар 2 га газар аялал жуулчлаар авсан хүмүүс юу өрхөө гэвэл тэнд гэр барина. Хэдэн шугуур барина, банзан 0 барина. Тэгээ чаашаага нөгөө яг тэр газрын нөгөө түүх байна. Түүхэн дурсгал газар байна. Ааха, яг саяны ярьдгаар нөгөө хажуудлын малчин айлын юг ингээд дэлгүүрх юм байхгүй. Зүгээр тэнд хүн нэг унтаал амраах мэгэл бодоод бариад байгаа. Уул нь бол яг саяны нэг яриад байгаа бодлого энд амарснараа та энэ газар чи ийм түүхтэй юм шүү. Бидний хүүхд ээжүүд минь ингэж амьдарч байсан юм. За нөгөө талаар тэр агаарт гараа сайхан амраад. Хажууд нь хоёр алхаад юм нэг малчин айлдаа тий. Яг энэ Монголын ганц бахархал юм бол одоо нүүдлийн соёл аж ахуйг одоо энэ нүүдлийн төвний соёл түүхтэй таньс гадны ус орон ирээд байгаа юм. Гэтэл нөгөөт нь тэрэлжид ирч буцаад байгаа байхгүй. Яг үнэ. Монголын тэрэлжид хараад байна шүү дээ. Гой нөгөө нэг юм дулаахан байр дэвчээ яваад. Монголчууд юм. Уус нь түүхийг ингээд судлаад үзэхэр бүх улс орноос айгүй их түүх ихтэй Монгол улс байдаг шүү дээ. Тийм ээ? Одоо хүмүүгээс ахуулаагаал тэгэл нааша Чингис хааны үед татдаг. Тэгвэл энэ Монгол адуу гэдэг чинь дэлхийн бүх туурайгаа тавьчихсан. Тэн дээр Монголын тэр хаадууд маань өвгдээ зүйдэр асар их түүхтэй. Монгол хүн шиг ингэж одоо явсан түүх бол өөр ус онд байдгүй юм байлээ. Тэгээд тэнд юу явж ирсэн гэхээр нөгөө эсхий туурагтан гэр явсан, хөсөг тэрэг явсан. Монгол ахуй соёл явсан. Дан одоо бамбас хилэм яваагүй л байхгүй юу? Тэгнэл. Тэр нүүдлийн соёл өөрөө хөсөг тэрэг дээр төрийн ордон өөрөө явж л байсан цагаан нөгөө Чингис хааны одоо тэр хаадуудын гэр те хөсөглөө явж. Тэгэхэд энэ түүхийн гутаа ямар улс хаана байдгийм бэ гэж яриад танилцвал тэрэлжид үдчихэд буцаад байна уу да харагдаад байгаа юм. Тэгэхээр яг л одоо гадны ус орн гэхгүй бид нар өөрсдөө бас нэг гэр бүлээрээ зүгээр л энгийн жишээ те хүн том зургаар биш. Энэ дээрээ нэг малчин айл сайхаа хоноод амраад явхад үгүй нэг Монгол ахуй гэдэг чинь. Тэгэхээр бас мэдээж тэрийгээ дагаад толгой хэмжээний бас стандарт тогтооно. Тий. Одоо бизнес газар нь ямар байх хэвээр. Оо яг тий. Гэр нь ямар байх хэвээр. Хичнээн ортой байх юм. Тэгээд Монгол ахуйтайгаа тэр нь яаж хослох юм. Энэ бүх юмнуудыг хийгээд за бид нар бол одоо төлөв үлтээр 2-3 цаг дээр л аялал жуулчлалын мэдээж хэрэг бас нөгөө амралтын газрууд бол байх нь зүг. Гэхдээ ганцрыг бол бас нэг газраа зүг бөгөөд бас нэг та нар ийм чиглэлээр ирсэн үнэ бас малчтайгаа нүүдлийн соёлоо тэр хүндээ сайхан түгээж өгөөрөө. За мэдээж та хэд малчин айлс бас нэг яг ямар айлуудыг яг бас ингээд ер нь бол тэр мэдээж та нар нөгөө бас ирсэн хүмүүсээс ингээд энэ талаас нь танилцуулаараа. Тэр юм уу чинь тий одоо ахад дээрээс нь малчтаа нийлүүлээд хоршоо холбоо маягийн юм байгуул. Тэгэхгүй бол одоо эн чинь бас зах зээл дээр бас энэ дээр өөрчлөлтөд тий. Тугал үнэг нэг үзүүлч явуулахгүй тий. Өөр нэг нарийн юугийн зааж өгвөл. Тэгэхээр одоо за өнөөдрийн ирэх амрагчдыг хинийх нь авах уу, яах уу энэ дээр бас нэг зохион байгуулалтын асуудлууд явагдана. Бас ээлжтэй тий. Тий. Тэгэхээр энэ дээр бас ер нь ганцхан мал аж ахуйгаараа амьдралаа авч явдаг биш. Ингээ бас ахад дээрээс нэмэлт орлоготой болох. Юмд сайхан өгччлөө хүмүүс одоо яг нөгөө байгальдаа амрах асуудлыг нь бол бас хорихгүй. Нэг өөрийн бие нөрөө хүсээд байна шүү дээ. Нөгөө нэг агаар, эрчим агаараар, усаараа, урамлаараа, малын тэр натур юм хүний бие өөрөө ингээд нэхэд байна шүү дээ. Тэгэхээр нэг хүн чинь нөгөө нэг тэрлүү бол нэг одоо жоохон чиглэх гээд ирсэн байна, иргэд маань. Тийм ээ? Нөгөө ер нь санаагаа нэг
хүсэж байгаа юмыг бид нар чинь ингээд одоо бас нэг хориод иж болохгүй. Тэгэхээр ч л хүн нөгөө бие султаа энэ үнцний дархлаа хоолноос хоол хүнсээс авах дархлаа гэж. Гэхдээ яг чиний саяны яриад байгаа юм ч бол ахын дунаа чи хамгийн сум одоо зөв шүү л би одоо ягаад тэр эний цаана одоо тэр хамгийн том энэ улс орны үндэсний тэр дархлааг тэр Монгол хүнийг айл гэр бүлээр ирж яхад эдгээр чинь тархинд нь суулгаад байна. Хоёрт энэ одоо малын түүхийд үнгүй болоод одоо малчид орлогогүй байна. Малчид бас орлоготой байя. Ингээд сум орон нутагтаа бас эн чинь ингээд хөдөлгөөнөө дагаад худалдааны аймаа гэдэг ингээд их олон давуу тал харагдана л да энэ дээр. Тэгэлгүй яхаа. Тэгэхээр бас нөгөө бодлогын хэмжээнд бас нэг яг зөв бодлого гарна гэдэг нэр бас зөвлөдөө тэр одоо байгаль хайрлах даацын ямар байх вэ тийм ээ. Энэ бол тэр мэдлэл одоо хамгийн чухал байна. Тэгээ ирж байгаа хүмүүсийнхаа одоо адгына захын ирсэн хүмүүсийн тэр одоо мэдээж энэ чинь хүн идэж уужил таараа гарсан хог. Ахын дээрээс нь ариун цэврийн байгууламж асуудал ийм юмнуудыг бүгднийг бас цогцоор нь шийдэхгүй бол одоо бас учир дутагдaltaй асуудлууд бол бас их байгаа. Бас гарна. Тэгээ одоо манай Хөвсгөл аймгийн нөгөө далайн ээж манайтай харалт. Бодлохгүй бас болоод хүн болгонд нь газар өгсөөр байгаа одоо нөгөө нэг гоё сайхан үзмжтэй байгалыг чинь одоо ингээд нэг дараад тэгэл ер нь эргэн тойрон л одоо тэгээд ер нь бохирдлын асуудал бас явагдчих штэ хин. Тэгэлгүй яхаа одоо харин нөгөө альбаа юмд бас нэг даац гэж байна, зөв бодлого гэж байна. Байгаль гэхээр бас нэг хамаагүй бас ингэж иж болохгүй те. Чүүр амьтай хангаал увсах цавдаг та энэ орой болгонд нь бид нар мөргөж одоо өдийгэл одоо ингээл өдөө зэрэгтэй явж байгаа ч л энэ одоо уул усны буян шүү дээ. Тэгэхээр нөгөө зарим одоо нэг даац нь хитэрснээс болоод нэг жоохон байгаль эсрэг болчихгүй юмнууд бас манай дээр бас тийм бас тэрийг бас гарна те. Иргэд бас өөрсдөө нэг ухамсарын асуудал шүү дээ. Доторхын уугаад идсэн бол цавыг бас аваад хогроо. Тэгээд нөгөө олон санта мото дуртай богонтой гэд нэг үеийн уудууд бас ондоо болцсон. Иргэд өөр болцсон. Гэхдээ яг бас олон дотор бас байгаа хаяад явах хүмүүс бас байгаа. Ахаа дээрээс нь хүн дэмчин физиологийн хэрэгцээгээр бизнес асуудлууд байгаа. Тэгэхээр тэр мэр энтерт нь бид нар бас дэд бүтц юм аа. Бэлэн болохгүй бол маш хүндрэлтэй. Тийм. Тэгээд явж моо хэдэн төрлийн албаа агчдмал ирж цэвэрлээ шүү дээ. Нэг нь хаяал, нэг нь цэвэрлээд байхгүй. Бас энэ амьдарч байгаа байгаль болсон байгаа аялахтал цэвэрхэн л явчвал тэгэл өөр юм өсөхгүй ч дээ. Өөр юм өсгөө одоо энэ ч. Хог тарихгүй л гэдэг. Гэхдээ нэг үе бол сайхан болсон. Тэ одоо сондоо олж гинөө. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, дахианы тэжээл, уулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж байгууллага болон эрчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчим засгийн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тэжээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 797 77 57 95 11 44 97 80 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Гоёхон цаас дахин боловсруулаагүй байгалийн анхдагч түүхий дээр хийсэн 100% эко цаас. Дахин боловсруулалтанд ороогүй учраас эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй, химийн бодис агуулаагүй, нэм бактери үржүүлэхгүй, харшил үүсгэхгүй, зөөлөн, ус даах чадвар сайтай хамгийн сайн эко бүтээгдэхүүн юм. Өдөр тутамдаа эко бүтээгдэхүүн хэрэглэж зуршил болгоцгоё. Холбогдох дугаар 7712 66 55. Гоёхон брэнд. Тайланд улсад үйлдвэрлэсэн олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг 100% органик далайн байцааны чипс. Химийн нэмэлт өнгө оруулагч, амд оруулагч, хугацаа баригч ороогүй. Шарсан болон хатаасан хоёр төрөлтэй, оригинал, халуун ногоотой, далайн амт гэсэн 3 төрлийн амттай. Шинэ амт, шинэ мэдрэмж, Triple M. Холбогдох дугаар 99 22 55. Цэмбэ авто гэрлэн 2014 онд байгуулагдаж автомашины гэрлийн чиглэлээр тасралтгүй найдвартай үйлчлэг үзүүлж байна. Гэрлийн тусгал тохиргоог лам солих, нүүр солих, дээдлийн цэвэрлүүлэх, төрөлцсөн үйлчлэгээр үйлчлэгчдийн итгэл үлдээсэн манай байгууллага. Цэмбэ авто ертөнц нэрийн дор үйл ажиллагаа нэгтгэн автомашины гэрлийн салбартаа тэргүүлэгч болох зорилготой тасралтгүй хөгжсөөр Цэмбэ авто. Яруу зүйл компани
Best хажир стандарт гарал үүслийн бичгтээ бүх төрлийн хажир, даршилсан ногоо, салаад, кимчи, органик манту, дүүпүү зэрэг бүтээгдэхүүнийг бүх сүлжээ, орон нутаг, зах худалдааны төвд нийлүүлдэг бөгөөд сав баглаабуудад стандарт хангасан аялал зугаалганд авч явахад авсаархан бүх төрлийн хоол маханд хажираар хэрэглэхэд төгс зохицох бүтээгдэхүүнүүд. Холбогдох дугаар 911 41 28. За археомонод энэ харагч тэр болох юм. Асуул нэлээд удаа байна те. Пастай юм байна. Нэг тасан суугаад хойш ухраар гарлаад байна. Жолооч туршлагатай нутгийн хүмүүс харахгүй ба те. Угаад хоёр хөрс хийдэл тэгэл. Юу бийг зузаан байна шүү дээ. Яа тэр. Яг юу дэвдэ гарч чадахгүй яг жалгаа дагч чадаа. Манай нэвтрүүлгийн дэмжиж хамтран ажиллаж байгаа байх нь. За. Хол замд явуун та одоо нэрээ. Энэ бас хэрэгтэй юм. Энэ рүүгээ будаага хийн. За. Ангаж гаргаа. Энэ бас юмуд бай. Энэ ерөөсө гал мат хэлний хийж ажиллаа. Ариун фарм гэдэг пэйж хайг нэг юм. Ааха. Тий. За удаа маань бол яг түүхий удаа. Түүхий удаа. Тийм. Тэгтээ хоёул хүүт уусаар болгосон. Гал мат төлөхгүй. Хоёул нэг энэ рүүгээ ирчихё. Байгаль хоолой үүсгэн нийлээ. Хоолны нийшээгээл хоосон савын үүртэй нийлээ тийм ээ. Ингэж л аялна. Энэ аршаа маань одоо хүний бит маш сайн аршаа байна уу? Ер нь их сайн. Зүүн бол одоо хүмүүс их юм. Хүмүүс чихэр нь манай нутгийнх нь бид нар өөрсдөө чих уун. Тий, ер нь бол амтны хувьд айгуу гоё. Одоо нөө хүүтүүсээр болдог хоолныг одоо амтлуулнаа. Түүхий битвэ таа. Хийж өгөх гэдэг юм. Амтлуулсан хоол юм. Тоотга нүдэн дээр бүр хүүтүүсийг хийж үзүүлнэ. Яа ингээд сонгон монгонтой эрдэнэ шиштэй будааг нэг махны нэгээд гоё юм байна. Багтаа гойлаач. Эр хүний жаргал эзүүхээр дэ хээр гэдэг сайхан байгаа. Цацгийн юм хитэ хоол аваа явж удаа их сайхан юм байна. Гал матуулахгүй. За тэр хэмжээнийхэн дагуу ус юм. Энэ болохоор тэр авиарлах шүү. Энэ хавар. Минийх жоохон хуурга маа ихтэй юм шүү байна. Багтаа ингээд сайхан. За ингээд машина цас ухчих хооронд л ингээд болчих шүү дээ. За гараа бараг гарлаа да наашаал өрүүлээ наашин дарах шүү. Нэг замын хувьд руу гал татаад байна. За гарцаа. За. Сайхан үлдэж байна. Заслава тас байна те цуцсан. Жолооч хүн бол үнэхээр л туршлагатай байна. Бараг цасыг нэв тараад байгаа юм шүү та. 60 см зурцан цасыг зүгээр өстөн нэр. Замын зүгээр тасанд доорох замыг харж байгаа юм шиг явж байна нэрээ сайхан. За энийг би танд яг босолж байгаач. Хүүтээ усанд хоолбол мэдэхгүй тааш нэг түүх юм байдаг байгаа. Уурмуур гараад байна шүү дээ. Гал төлөхгүй их сайхан юм. Бас эсгээ дуурахтан сайхан нэвтрүүлгээ дэмжиж олон компаниуд байна. Тэгээ замд явах юм да та бас нэхэр гадаа явхад бас игээд замдаа сайхан зооглоорой гэдэг. Тэгээ тайрыг бас нэг сайхан гуляашаар дайлж байна. Одоо ерөөсө гал мод төлөхгүйгээр сайхан амар юм. Хүмүүсээ бүгдийн ячвал түүмэр тавихгүй амар юм. Авар. Яг үнэ. Уудан дээр байгаа хүмүүс нэг өвчлөлөө явуулчих. Яг үнэ. Ястад үнэ бас үнэ шүү те. Нэг яг. За аршаан дээр ирчлээ те. Энэ аршаанаас танилцуулна шүү дээ. За энэ ер нь бол хасан жил манай нутгийн өөрсдөө бол нэг хуудаг. Тэгээд байршлын хөвч, тогтцын хөвч гэсэн их өвөрмөц. Яг энэ уудын ингээл дээр яг нэг мод. Бид нар ямар ч байсан юугаа аршаана хамгаалаад хашаа байсан. Хашаа маань бас нураад байгаа. Энэ хавар бас дахиад шинжилээд сэргэнэ. Хүний бид одоо ямар аш тустай юм бэ? Ер нь илэг хотоод байна уу? Өө зөв. Хичнээн төрлийн одоо ингээд энэ
аршин байна одоо. За яг одоо манай сумандаа бол Тамтын аршаа, Ханангийн аршаа, энэ маань Наранбургийн аршаа, Өдөөний аршаа гэдэг ингээд хүмүүс яг гол хэрэгэлдэг аршаа. Зун болвол одоо бас хүмүүс их үз. Зун чирч аршаан дээр Иса амрагчдууд ер нь гэж аршаа уушаа. Хүмүүс ч одоо мэддэг болцсон. Нэг үе одоо аршааныг бас яг эмчилгээг бол хүмүүс маань их авдаг болсон байна шүү дээ бас. Аршаанд их сайн явдаг болсон байна. Манайх энэ хоошоо бас Армагоо аршаан гэж байдгийг. Одоо хошоо цомын газар нутаг дээр байгаа. Армагоо аршааныг бол одоо 9 эхлэхээр уудаг гэд хүмүүс бас их очицорж авч. Ирэл сайхан дэсэн савунд хийж авч очиод тэгэл. Сайхан савундаа хийж авч. Доор одоо отгэлж ийн цэгэн тий. Тэрний үед бол одоо голоод агаад доогоор гэнэ. Аялал жуулчдын үед одоо чааш нэг одоо яг хөгжүүлэх бодлого нь олсон юм байна. Ер нь бол одоо чи нэг юу ярьж тий бас нэг яг тодорхой чанартай гэсэн яг чиглэлүүдээр бас юмнуудыг оруулна гэдэг тий. Одоо ер нь яг энэ хөндөгөөрөө хэлчтний юм одоо аялал жуулчдын том менежмент төлөвлөгөө хийх гээд. Соёлын аманд төсөлдөг үл ингээд. Бас одоо мэрэгчлийн хүмүүсээс даавар зөвлөгөө аваад бидэд ажиллаад байна. Ерөөсөө энэ хэсгээр нийтэд нь одоо цогцоогоор. За тэгээд манайд ч одоо гонгорын бомб. Зөв. Шахам цугладаг. Тэр энтрийгээ түшгэлсэн бас зуны бас нэг пистолууд зохион байгуулж байхаар энэ хөндийд те эн чинь өөрөө 300 жилийн бас түүхэн газар байна шүү. Энэ одоо хийдэ хараад ингээ явахар те тэр үед чинь одоо бас л эн чинь нөгөө хот суурин газар бас байсныг илэрхийлж шүү дээ. Одоо 27 300 жилийн бас ойр болох ч юм байна хийдэ. Тэгэхээр чи чинь 300 жилийн дараа бас энийг бас үзнэ гэдэг бас 300 жилийн өмнөх тэр түүхийг бас сэргээж гаргаж ирэх чинь шүү дээ бас нөгөө талаа тий. Тэгэхээр их түүхэн газар байх нь. Аршаан бол маш их олон аршаан байдаг юм байна. Энийг бас түшиглээд аялал жуулчлалыг бас хөгжүүлэх юм байна тийм ээ. Малчин ард түмэнтэйгээ бас их хамтарч ажиллана гэдэг хөгжүүлнэ гэдэг тий. За малчтаа ер нь нэлээд түшгэлсэн. Тэгж одоо үндснийхээ тэр өв соёл үүх төөхөө гоё үн цэнтэй бас гаднах нь гоё харуул явах хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ. Тэгжээч л одоо эн чинь өөрөө бас хүн өөрөө тэрнээсээ тэгэл одоо бас л амьдралдаа тий өөртөө бас амьдрал ахуйдаас хэрэгтэй юм бас аваад амьдраа тэгээ тэндээс өөрийгөө аль жуултай хөгжүүлээд ингээл яваад ах юм бас нэг зөв бодлого юм шүү дээ. Хүн ардтай ээлтэй сум орнуудтай төг соёлыг сэргээсэн гэл. За сайхан боллоо. Одоо энэ болсон баха тэр. За сайхан гуйлааш байна. Энэ чинийх байна. Тийм байна. Хоёлаа сольчих нөгөө. За бодоо маань агш цаа. За наачтай сайхан хийдэ. Танд би гоё гахааны махта будаад хуургасан байна. Зэр хараа. Одоо танд амтлуулнаа нэг сайхан гоё. Өдрийн хоол моол нэгээд нэг хээрэ ингээд чинь хараа сайхан гэдэг. За ах минь нөгөө хүүт дууссан чаар ингээ хоол болд юм байна. Энд мэдгүй энд таарч хүүтээс болох удаа л гэдээсэн. Одоо авдлаад үзтэй ах минь. Хүмүүс сайхан бас хийдэг болсон байгаа. За ингээ манай нэвтрүүлгээс хамтраж байгаа байгуул маань таарт бас сайхан энэ хоолыг бас амтлуулаарай гэж явуулсан. Өөрөختөө ямар юм бэ? Хаган байна. Яг гүйлээш байгаа ч та бүр ингээд холиод идэх тий. Заах болсон байна уу? Болд юм байна уу? Болсон байна. Нүүдлийн мал аж ахуйг дагаад одоо нүүдлийн соёл өөрөө явдаг учраас тэгээд малчин ард түмнээ тэгээд нэг гадаа нь одоо нөгөө гэр мэр барих гэдэг байна уу тий? Одоо тэгээд олон хүн ирвэл олон багтаамжаас захиалгаас хамаарал хүсвэл тэгээд 2 3 гэр барьчих уу. Энэ сайхан Монголынхаа тэр нүүдлийн соёл малыг яаж малдгийн бэ? Үнээ сааг тий? Гэрийн эзэн тэр сайхан сур илдэг. Гэр эзэн одоо ямар байх ёстой юм? Хүүхдүүд морь унаг өвөл яриад одоо тэр өвлж бас явах юм байна тий? Чаргаараас гулгаад тэгэл тэр өрөм таргийг яаж хийдгийг тэр хөдөөгийн тэр бодит амьдралтай сайхан танилцал явуучих юм байхгүй тий? Одоо малчид руу чиглэсэн сургалт юмнууд маш их хийж байна. Зөв. Тэгжиж малыг эрчимжүүлэх. Хурдаа оруулах. Тэр мэдээлэл нь бас ханга. Энэ одоо ингүүл ийм ертөнцийн мал аж ахуй яг эдийн засаг талаасаа нүүдлийн мал аж ахуйд бид устдахгүй. Энийгээ бас яаж зөв бол тий яаж одоо авч явах вэ гэд энэ хоёрыг хослуулад эдсэн мал аж ахуйн богино хугацаанд одоо тэр ашигтай малыг маллаад одоо махны гац сайтай гэдэг юм уу ингээд тийм ашиг шимтэй нөгөө эдийн засгийн эрхлэнд нөгөө нэмэртэй байх гэдэг шүү дээ.
Давхар нүүдлийн мал аж ахуй яваад ингээ хослуулаад явах тий. За ямар байна? За хоол алуун дээр ичих юм дөө. За өгөлчөөд сайхан аншааныхаа энэ сайхан лустаа сайхан мөргөөд сайхан амтлаа тэгэл явагчлыг жилийнхээ том заслыг хийж байгаа шүү тий. Хүн ер нь бол байгальдаа гараад нэг сайхан мөргөөл сэтгэлээсээ л мөрөгчих юм бол тэр жилийнхээ заслыг л ер нь хийждэг. Уул усан янз юм одоо ингээд юм өргөөд байх хэрэг байдгүй шүү дээ одоо. Ер нь байгаль бол хүнээс нэг л юм хүсдэг гэж байгаа. Байгаль харанд байлгачаарэ. Зон бол ингээд эндээс нааш ингээд юм модон юм хаваа хийцэн. Аа. Ингээд энэ дээрээ гарч явах. Эндээс. Тий, эндээс хачаар. Ийшээ бол нэг очтуу үжих те. Хөлдсөн бай те. Хөлдсөн. Тийм доогор. Цас их ороод доогор урсж байгаа юм билгүй те. Оо энд вэ штэ. Оо. Сах. За. Сах. Хүний дотор эргэтэн л үсэ гэдэг бас. Баян болон гал ус сайхан дэцэт зулаа дээрээ сайхан усын авч ясын даа гэдэг үг байдаг. За сайхан аршаа болг. Астаг сайхан байна амттай. Эд болгоно сайхан сэргээ гэж бодоод сайхан уучхаар уудаг гэж байгаа шүү дээ хөвчүүд мөр хэлдэг. Сүсгэлээд уучвал тэгэл сайхан хийдэгдэг. Энэ ингээд цагаан юунаас гард юм шүү дээ хосмотоос. Энэ сэтэл одоо нэг хэсэг юм одоо тий. Хостаа байна. Хоснаас сайхан ундрж байгаа юм лус юм байна шүү дээ. За ингээд доош 3 дугуйтай хэдүүлээ. Вэндтгэгч Биелэг хүнс компани Монгол уламжлалт зоог жинчин бууз банш өв соёлоо дээдлээ. Либан брендийн эко ариун цэврийн цаас нь эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай түүхийд нь тусгай сортын тармил мод усанд хурдан задардаг будагч бодисгүй үнэргүй торгомсог зөөлөн харшил өгөхгүй эдийн засгийн хэмнэлттэй ус тос маш сайн шингээдэг бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн өдөө орнотгийн унаанд тавьж үйлчлэн утас 91 TG-70 Хулсны хандтай аяг тавг угаагч бүтээтгүүний давуу талууд байгаль орчин дээлтэй эко хэрэглээ нэг туслаар хоолны тос бохирдлыг үр дүнтэй арилгана тусгаал нь нэмсэн чийгшүүлэгч найрлага нь гарын арсыг хураашуулахгүй харшил үүсэхгүй аяг тавган дээр савнгийн үлдэгдэл үлдээхгүй гадаргууг маш сайн цэвэрлэнэ бэрсүүд журжийн ох нэмсэн тул зөөлөн сэргээгч үнэртэй гэр бүлийн хэрэглээг Green Leaf Martas холбогдох утас 9912 TG-2 88-3 5311 Ноц дугуй худалдаа манайх Opus, Grid, GT, Yokohama, Hero, Toyo брендийн өвлийн чанартай бүх төрлийн дугуйг худалдаалж байна. Манай дугуй нь 2025 онд үйлдвэрлэсэн бүх төрлийн машин таарах размер хээний сонголттой. Чийгшлээ алдахгүй, өвөл гулгаанд санаа зовхооргүй зөөлөн дугуй худалдаалж байна. Хөдөө орон нутгийн унаанд тавьж өгч байна. Холбогдох утас 7044 тэгтэг. Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Miratorg, Черкизово компаниас дахиа гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүрт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айл өрх албан байгууллага найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчлэгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88
91 99 94 88 Өршин Акт компани нь 2018 оноос Оросын холбооны улсын Stallman брендийн хий нумтай хамтран ажиллаж албан ёсны дистрибьютор болсон бөгөөд хий нуман дээрээ онцгой хямдрал зарлалаа. Бөөний үн 3-аас дээш худалдан авалтанд 199,900 төгрөг болгон хямдрууллаа. Байгууллага автосервис хувь хүнтэй хамтарч ажиллана. Мөн хий нумаа хаягаар дуудлагаар очиж суйрлуулж өгнө. Салбар 1 5 шар Сутай буйнд зах өргөтгөлийн А5 6 тоод. Салбар 2 1-р хороолол замын цагдаагийн хойно. Утас 89 5087 89 89 61. Энэ жилиг сайхан өвөл болж гэнэ үү? Их намд тэгтээ жоохон цаас ихтэй байна да. Энэ жил ер нь сүүлийн жил ороогүй их цаас орж байна. Энэ зуд болох тал руу орсон шүү. Сүүлийн хэд ороогүйгаараа. Их тийм их Орж ийн гэж үү? Тий. Баруун бүрэн бас арай хайсангаагүй шиг орхон Монгол бол аюултай их орсон. Ааха. Өвөлн жоохон зудрахын байдалтай байна да. Одоо нэг сар хэртэйг өөрөө ичирч болно тэгээд Тий. гайгүй болох нь да тийм ээ. Гайгүй болно. Тэгэл одоо дээгүү чи энэ байдлаар цаас шуургыг бас тэгэл давдаг л байсан юм байлээ л Тэгээ өвөлн зун нөгөө бороо жоохон муутай гам болох маягтай болоод өвөлний их цаас орж гоо тэгээ жоохон мацтай явж байгаа өндөрөлтэй болоо биш. Таны төрсөн нутаг Миний төрсөн нутаг бол Улаанбаатар. Миний аав бол одоо яхаар байхгүй баруун мөрөн гэх. баруун мөрөн сум. Тэгээ одоо энэ адуун чулуугээс төрсөн юм байлээ. 1925 онд. Аа. Тэгээд аав маань одоо баг сургуульд энэ баруун мөрөгийн дунд сургууль сургаад. Аа. Тэгээд баруун мөрөгийн дунд сургууль Ингэж хүн байна. очрын дамжинд дөрж гэж. Аа. Аавынхаа талаар сайхан хуучдаг ш та. Юу гэдэг юм байсан бэ? Юушээ суучдаг бай. Манай яхарахгүй байхгүй баруун мөрөгийн он хөөхөд энэ 1925 онд энэ одон чулуунд манай анх хэс мэндлээд тэгээд амархлангийн хийд дээр багада шавил сууж байсан. Тэгээд шавил сууж хас өмнө бүр жоохон 5 настай байхад нь ээж нас ороод тэгээд өнчин хөөхөд хийд дээр нэг ээжийнхээ ахынд байдаг. Тэгээ байж яхад нь баруун тэр амархлангийн хийдийн хамбал амд нь зарлан доотох очиж хүүхдээс тагмын сургуульд явуулаа гэд. Тэгсэн чинь нөгөө хамбал амд чин хүүхдээ авч үлдээд энэ дамжин дөрж ямар араас нь хөөцөлт хүн байх шигэд нөгөө хүүхд зарлан доотохсон манай аавд өгөөд манай аавыг сургуульд явуулсан баг. Тэгээ баруун бүрэнгийн одоо энэ сургууль баг сургууль дээрээ сураад ингээд сураад ингээд дөрөвдүгээр төгссөн юм аашин тэгж итэл Алтан булгийн техникумд явах болоод тэгээ Алтан булгийн техникумд ороод сураад байж итэл хотоос одоо хүмүүс очиод сахилгаат сайтай он сурлагатай хүүхдийг Монгол улсын их сургуульд шууд ирсүүлж явнаа. Тэгтэн тэрэнд манай аав тэнцээд тэгээд юунд очсон бэ? Монгол улсын сургуульд. Монгол улсын их сургуулиас сураад тэнцэнэ баг төгсөх курст явж итэл гадаадын ямнаас бас баахан хүмүүс очиод тэр үеийн болсон хүчин жоохон хоорон хэцүү байсан юм лээ. Тэгээ одоо сайтай он сурлагатай хүүхдийг Москвагийн олон улсын харилцааны сургуульд явуулнаа гэдэг. Тэрэнд манай аав тэнцээд. Тэгээд одоо тэр үеийн одоо эргэтэн дарахтны 10 хаалгаар оруулдаг байсан сургуульд нь өөрийнхөө одоо толгоогоор мөнчгөрөөрөө тэгээд Москвагийн олон улсын харилцааны сургуульд 6 жил сургаад тэгээ 29 настай дипломатч одоо Монголд ирж тэр үед одоо англи хэлтэй, орос орос хэлтэй тийм одоо мундаг хүн аав маань байлаа. Тэгээ аав одоо нэгдсэн үндэсний байгууллагын одоо олон удаагийн чуулганд оролцож байсан Монгол улсыг нүүбд ирсүүлэхэд одоо чихэн гар бие оролцож хөөцөлж байсан одоо 4 хүний нэг. Тэгээд 61 онд Монгол улсыг нүүбд ирсүүлж байсан. Одоо ирээдүйн хойш үеэр энийг мэдэхгүй байхгүй юу? Тийм одоо мундаг хүн байлаа. Нэгдсэн үндэсний байгуулалт. Нэгдсэн үндэсний байгууллагад Монгол улсыг ирсүүлж байсан 4 хүний нэг байхгүй юу? Одоо тэр бүгдээр Монгол улс гэдэг цагааны цэгмэдгаа энэсээр яг чи одоо тэр доктор нөтө байж байсан 4 улс хүний нэг. Тэгээ одоо нутгийн орныхоо нэрийг одоо тэвд дэлхийд гаргаж баруун мөргийн хаан нутгийг одоо ингээ сайхан сорайтуулж явсан одоо яарахгүй баруун мөргийн онгон хөөхөд тэгээд аав маань тийм 5 настай нас ураад ээж нас ураад өнчрөө байж яхад нь ээжийнх нь ах нас ингээд нэг том гавьчлан хүн байсан. Тэр нь одоо миний эмээд
зориулж амруулсангийн зөв хойдол тал байдаг ногоон дээр орхон бүтээсэн байдаг. 1925 онд. 1925 онд. Тий. Тэгээ одоо яг 100 жил болж байгаа байхгүй юу? 100 жил одоо тэр Нөгөө их хилмигдлийн өмнөх жил бай. тий. 100 жил одоо тэр бурханд одоо манай энэ нутгийн одоо ихэд одоо хөдлөн өргөж авшиг авч ингэж явж алгаа даатгаж явж байсан тийм одоо хүч авсан тийм мундаг ногоон дээр орхон байдаг байлаа. Тэгээд 1974 онд аав маань хадаад байж зуны амралтаар ирээд тэр бурхны гадна талын ясмууд нь бүр муутсан байхад нь би нэг 3 дүүгээр ингээ хөвгт байсан. Тухай. Тэгээд нэг мужаа хүнээс асууж яана л да. Тэгтээ над загчээсэй. Миний хөвгт тэгвэл одоо энэ миний ээж зориул та нарын эмээ зориулж бүтээсэн бурхан байгаа шүү. Удамдаа. Өнгөрсөн сард та нар авч явах хэрэгтэй шүү. Ингээд над загчээс тэр бол миний бүр чихэнд бүр хоногссон байсан. Тэгээ 1974 онд тэгж янзлаад 2004 онд хийдийн хамбал ам жаминд авах хүн байлаа. Тэгээ би 101 хийд орсон жаминд авахгүй надтай уулзаа. За минийхөө танаа нөгөө ногоон дээр хөрөн ч одоо бас модон муудад одоо ээлж ирээд унах чинь шүү. Одоо аав чинь 70 хэдэн онд засуулж одоо 30 гаруй жил болсон байх шүү гэд. Тэгээ би 74 онд нэг эсэргээс сонсож 2004 онд 30 жилийн дараа нэг сэргээгээд 17 онд нэг сэргээгээд сая 25 онд бүр гоё сэргээлээ. Бүр тэр 100 жил ингээд байшаасан бурхан одооний мөргөлчд энэ шашин шүтж явж байгаа улсууд маань гэсэн нөгөө өв соёлтой жоохон буруу хайцж байна. Сүүм хамаагүй цацж ингээд жоохон муухай байгалийн эсрэг тэр 100 жил болоход тэр өнгөөрөө л байжсэн чинь сая энэ жил их тийм эвгүй болсон байсан. Тэгээ би бүр аав маань загчилсан бүр ингээд бүр толгойд нүдэнд ингээд хагдаад ингээд цэгэн сонсогдол. Тэгээ би сая сарын өмнө сар чарааг олоогүй нь очиж бурхнаа очиж аваад бүр баргет дээр гэртээ авчиж байгаад машинаар даач. Тэгээ бүр мэрэгжлийн одоо хүнтэй холбогдох гал зөндөө алуун өнлөө ярьж ирж бурханчлан пүр бот ба штэ. Пүр ботын одоо яг жинхэнэ шавтанд би холбогдоод. Тэгээ пүр ботын шавд би санал миний өвгдөө эцэг нэг бурхан байдгийн та энийг сэргээ занцж өгөөч. Одоо 100 жил болсон бурхан баа мөн гэсэн чинь аюугаар хүлээж аваад орд нь 2 3 хүлээж ирсэн нэг л биш. Утасны санаас логийн сонсоод байна биш байна. Яг тэр хүнтэй холбогдсон жил ерөөсөө өөрөө ирэхгүй аюу гоё дотн санагдал. За би шамаагаад өн хөлсөө яг жоо үнтэй байна. Одоо үн мөн хамаахгүй. Би ерөөсөө одоо маргааш өглөө хот руу гардаг л. Тэг хөтлөөс би хот руу гардаг. Тэр хүнтэйгээр хотод очиж ингэж уулзсан яриад. Тэгээ айлуу хойлоо яг тэр ордог яадаг мэрэгжлийнх нь яг тэр зүг бурхан ямар будгаар сурдгийг тэр будгийн хаана байдгийг тэрийг нь очиж авъя. Юм болгоо хүчтэй байдгийг байна. Би одоо тэр дайрах бурханыг аваачаад хийд тэр 100 жил ингээл байжсэн бурхан хөдлөөл одоо манай гэрт хийж морилоор залраал. Тэгэл тэр хооронд би жоохон засвар масвар айтах юм хийгээл тэгэл зарим өдөр ингээл юм дутах ч юм уу тэнгүү за маргааш бол хугацаа байгаа юм шиг ингээл тэгэл хот руу давхаа тэр хүнийг асард ингээ бүтээлгээл яг 3 хоног бүтээж ингээ дуусаал заяа дуусаал маргааш өглөө ногоон дээр их юм буулттай тарж байгаа байхгүй тийм ээ тэг айгуу сонио тэгээд одоо сая өсөдөр хийд дээр авч залаад өнөөдөр би ингээд баруун бүрэн дээрээд ингээд та нартай тааралдаад тэгээ энэ одоо ийм учиртай ороод учиртай энэ одоо дарих маань намайг одоо хүн энэ баруун бүрэн мэдгүй ирээдүйн хойч үед бидүүл таниул гэж хэлүүлж байгаа юм шиг тийм ээ тэгээ айгүй юм чи ингээд гэнэ үү гэж тий айгүй гоо тийм чи ингээд араасаа ингээд айгүй гоё байна миний хувьд л тий мин байхгүй сүнс нь мөнх байдаг шүү дээ үнэн өнөөдөр та бидний яриаг таны аав бас дээрээс хараад сонсч л байгаа. Харин би энэ байхгүй сүнс нь өөрөө мөнх байдгийг шүү дээ. Энэ удам дотроо энэ одоо бурхны шүтээд энийг л одоо сайхан дээдлээд яваарай гэж удамдаа сайхан ямиг л одоо үлдээж танд бас захиа суулгаж одоо баг баг хэлж тэ. Тэр захиасыг одоо мартахгүй биедүүлээд явна гэдэг бол та хэл сайхан буйны өмнө болсон сая. Тэгээ би нөгөө доодох ширээг нь шараар утсан байсан. Та хараад шүн ингээс үүдэнд орж ирээл ингээл ногооноор л удахгүй болохгүй. Нөгөө буудсан өнгөр бурууччих. За. Тэгэл би маргааш нь ирээд нөгөө бодсон юм ахид дэрэлдээд бүгдийн арилгаад. Тэгээ ногооноор очих. Учиртай юм билээ юм уу. Би тэгээд учиртай. Тэгээд урчин би гэртээ ямар гоё тайван амгалан амтва.
Тэрний урд нөгөө бурхнаа залааг байх чинь ингээл шувтан шөнийн бодон за маргааш шил урд нь шил хийж бодох нэг шин уснаа урд нь ингээд шилийн хамгаалт хийгээсэй юм. Шилээ яаж хийх вэ? Өглөөнөөс ингэж хийнэ гэж гал. Тэгэл дор нь ингээл шилээ захиалсан чинь шил компани захиалсан чинь 10 хоногийн дараа гарна гэж. Тэгэхээр уцаа жоохон орох гэдэг. За одоо дүүчтэй хүлээ идэ гэжсэн чинь оройн уцтал таны шил бэлэн бослоо бүр гайхчих жоо. Тэгэл хотоор шууд хөлөө яриад шилээ авцруулаад тэгэл ерөөсөө бүтээгээд дууснаас хойш бурхан маань өөрөө яарсан. Одоо ингээд шилбэл нь хурдан бүтээгээд ингээд буцаад нөгөө байрандаа оцоолох гэж бурхан маань яарч байгаа юм. Санаасаар бүр мэдгдээд ингээд тийшэл хурдан тавьчмаар ингээд одоо би болсоо сэтгэл яваад штэ тий. нэг л хувцас сольчлоо одоо би болсон. Авч цаал. Агуу юм болгон өчгтэй байд юм лээ. За сайхан юм боллоо. Тэгээд та нартай таасандаа маш их баяртай байна. Та нарын ажил өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Сайхан уучлаа. Нэг суманд би 4 улирлаар ирдэг. За. Зуны цаг үед нодын сумын удаа танилцсан. Намар нь хадлан тарай. За өвөл одоо ингээл бас ингээл өвлийн цаг үед нэрж байна. Ингэж тухайн суманд одоо нэг удаа ирээд явдггүй дүүр. Жидийн 4 улирлаар нь одоо ирж шин тухайн сумын 4 улирлын тэр өртөөж яваа нүүдэл соёл мэдэж явна. Тэгээ зуны сайхан дэлгэр цаг үед нь эргэн уулзах сайхан ерөөл тавиах. За баярлалаа сайхан уучлаа. Баярлалаа. За.